Энэ бичлэгээрээ сүүлийн хэдэн саруудад хэрэглэж дууссан бүтээгдэхүүнийхэн талаар ревю хий гэж бодлоо. Эдгээр бүтээгдэхүүнүүд нь надад бүгдээрээ маш их таалагдсан. Зарим нь бол дахиад худалдаад авчихсан. Хэрвээ одоо надтай адилхан арсны төрөлтэй хүмүүс байгаад ямар бүтээгдэхүүнүүд авах вэ гэвэл эдгээрээ ч гэсэн би санал болгохоор байсан. За тэгэхээр хэтэрхий олон бүтээгдэхүүнүүд ярих юм бол хэтэрхий урт бичлэг болчих واخ, гуйцартай болчих واخ гэж бодож байгаа болохоор энэ удаа хамгийн их таалагдсан 10 бүтээгдэхүүнийг яриа гэж бодож байна. За тэгээд энэ дээрээс хамгийн их таалагдсан хэд удаа авч дуустал нь хэрэглэж бүтсэн нүүр цэвэрлэгч болохоор Panoxyl байгаа. Тэгээд энэнийх нь Panoxyl нь болохоор яг гол найруулга нь benzoyl peroxide. Тэгээд ер нь бол гадуур 4% бас байгаа, 10% байгаад байгаа. Тэгээд миний хэрэглэж дууссан нь болохоор 4% байгаад байгаа. Ер нь бол айгүй тийм хүчтэй бүтээгдэхүүн болохоор ер нь бол анх хэрэглэж үзэж явах юм бол 4% аваад тэгээд ер нь бол өөртөө нь бол ихэр арсандаа тарах бай гэдгийг ер нь бол одоо туршаад үзсэн нь зүгээр санагдсан. Тэгээд би энэ савнг авах болгондоо дуустал нь бол хэрэглэж дуусгадаг. Тэгээд ер нь бол нэг тийм гой саалгай нар байхгүй, ер нь бол бараг тийм эмийн бүтээгдэхүүн шиг ер нь бол савлгаатай. Тэгээд ягаад энэ маш их үр дүнтэй одоо ингээд маш үр дүнтэй бүтээгдэхүүн байгаа даа гэдэг юм бол энэнийх нь үндсэн найруулга нь бол benzoyl peroxide байгаа. Тэгээд энэ нэгтэл нь өөрөө яг яаж үйлчилгээ гэдэг юм бол ер нь бол батхыг ер нь бол яг дөрвөн талаас нь янз янзаас нь ер нь бол эмчилдэг гэдэг юм уу? Батганы эсрэг ер нь бол үйлчлэг үзүүлдэг. За хамгийн гол одоо би дэвтэр дээр биччихсэн байгаа. Хамгийн гол нь гэх юм бол яг ингээ нүүрэн дээр батга үүсгээд байгаа бактери маань өөрөө юу вэ гэвэл Cutibacterium acnes гэдэг бактери байгаад байдаг. Энэ бактери маань өөрөө хүчил төрөгчтэй орчинд ер нь бол байхайг дургүй байхгүй, хүчил төрөгчтэй орчинд байхаар энэ бактери өөрөө өвхөж эхэлдэг гэсэн. Тэгэхээр одоо benzoyl peroxide-тэй одоо нүүр цэвэрлэгчийг нүүрэндээ ингээд төрхөнгөт за 1 минутын дараа үйлчлэл өгж эхэлдэг. Хүний арьстай өөрөө уралд орж эхэлдэг. Тэгэн гутаа арьсны нөхс өөрөө хүчил төрөгчийг өгөөд эхэлж байгаа. За тэгээд хүчил төрөгч өгөөд эхлэн гот одоо арьсны дотор байгаад байгаа батга үүсгээд байгаа бактериуд нь өөрөө өвхөж эхэлдэг гэсэн. Тэгэхээр ер нь бол нэг бодлын бактери эсрэг ер нь бол үйлчлэгээтэй. За тэгээд энэ дээр нэмээд өөрөө арьсыг гуйжуулж өгдөг. За тэгээд бактери нь одоо ер нь бол өвүүлж ин гэсэн бактери эсрэг. За тэгээд нэмээд гуйжуулж өгж байгаа. За тэгээд үрслийн эсрэг болон нөхсөв бүглэрсэн нөхсөвүүдийг ер нь бол одоо цэвэрлэж өгдөг, нээж өгдөг гэсэн. Тэгэхээр ер нь бол батганы бактери ер нь бол тал талаас нь үзэж байна гэсэн, гуйжуулж үзэж байна, бактерийг алж үзэж байна, тийм ээ, үрслийг намдааж өгч байна гэдгсэн. За тэгээд хүмүүс энийг авчаад үр дүнгүй байгаад байна гэдэг ер нь бол хэрэглэхээр болцдог. Тэгээд яагаад тэгдэг вэ гэдэг юм бол нүүр авахтай хурдан боогаад идэг гэх юм уу та. Ингээ нүүрний савнгад өргчээд 30 секунд олгоод тэгээд усаар уугаад ангууд энд байгаа өөрөө идэвхтэй нэгдлүүд маань яг арьстайгаа одоо хамтарч үйлчилж амждаг байхгүй юу. Тэгэхээр яг ингээд үр дүнгийн харьяа хэрэглээ гэдэг юм бол за мэдээж нарны тосоо будгаа арилгасан байна. За тэгээд нүүрээ будахгүй эрэгтэй хүмүүс байсан ч гэсэн нь бол арьсаа нь оргож агаад энэ савнгад түрхэд 20 минут ер нь бол одоо ингэж массаж хийж үрж угааж өгнө гэсэн. За минутын дараа гэдэг юм бол энэ сав маань нүүр хатаад эхэлдэг. Тэгэх юм бол дахиж усаар нь оргож агаад тэгээд ер нь бол яг ингээд 2 минут байлгаад тэгээд усаар угааж авах юм бол ер нь бол үр дүн маш сайтай. За тэгээд ер нь бол гадуур яриад байдаг тийм ээ, янз янзын одоо бактериуд, янз янзын одоо бодисуудад одоо тасамтгай байгаад байдаг гэдэг штэ. За тэгэхэд ерөөсөө ядаггүй батга үүсгээд байгаа бактериуд энэ benzoyl peroxide-д ерөөсөө тасал үүсгдэггүй байгаад байгаа. Тэгэхээр ер нь бол заавал цаашаага тунгаа нэмэх албагүй, ойр орхон хэрэглэх шаардлагагүй. Ер нь бол өдөр тутамдаа хэрэглээд явж байхад ер нь бол батганаас өршлсөн сэргийлэх ямар нэгэн байдлаар тэрийг одоо зохицуулах боломжийг өгöd байгаа юм уу да. Нэмж гарахгүй байх тэр одоо нөхцөлийг бүрдүүлээд байгаа. Дуустал нь хэрэглэсэн маш үр дүнтэй, олдоц сайтай. Тэгээд би одоо яаж байгаа юм? Benzoyl peroxide хэрэглэж үзээ. Дараа нь цэцэлийн хүчилтэй нүүр угаагчид хэрэглэж туршиж үзэж байгаа. Хэрэг тэрийг туршиж үзег байсан бол энийгээ дахиж бас адилхан аваад хэрэглэх байсан.
Тэгээд за мэдээж энэ савн гэрж байгаа юм чинь одоо ер нь бол мэдээж одоо тэрмээ ингээд бактери алаад байна. Одоо ингээд одоо нүрийг одоо арьсыг гожулж байна гэх тэгэхээр нэлээд хүчтэй бүтээгдэхүүн гэсэн. Тэрнийх нь араас ер нь бол би энэ хоёрыг хамтд нь хэрэглэсэн. Би бас өөр туршиж үзэж байгаа. Гэхдээ түрүү жилийн намар, хавар, тэгээд өвөл энэ хавар хэрэглэж дуусгасан. Надад маш их таалагдсан тос гэх юм бол Холикагийн Cereberier гэдэг тос байгаа. Яг энэ одоо ер нь бол энэ савлгын айгу ухаантай ер нь бол өөрийгөө бараг тайлбарлаад өгдөг гэж би бодсон. Ер нь бол арьсанд хайдрашн өгöd байгаа. Ер нь бол усан чийг тийм ээ. Тэгээд тосон чигийг ч гэсэн ceramide найрлагуудаар өгöd байгаа. Тэгээд үнэхээр одоо тосны хэмжээнд бол арьсны одоо тижэл өгч болох тэр давхарлага ер нь бол байж болох хамгийн цаалын давхарлага ер нь бол явж чадсан гэж би бодож байгаа. Ер нь бол тэгээд хэрэглэхэд айгүй эвтэйхэн, арьсанд айгүй тухтай. Тэгээд ер нь бол арьсны бараг өөрийнхөө одоо тийм мэдээж өөрийгөө хамгаалах тос чигээ өгөх тийм чадвар байгаа штэ. Тэднийг ч гэсэн цаанаасаа дэмжиж өгöd байгаа санагдсан. Тэгээд бас надад их таалагдсан зүйл нь гэх юм бол ямар нэгэн үнэр байхгүй яг өөрийнхөө урамлынхаа үнэртэй. Тэгээд ингэж пампараа дарж ингэж тос нь гардаг байхгүй юу. Тэгэхээр бас ер нь бодлоо айгу цэвэрхэн гэдэг юм уу хуруу гараа хийгээд авахгүй нөгөөрөө ингэж аваад хэрэглэж болохоор. Тэгээд нэрэн дээрээ байгаад байгаа юм. Ер нь бол кремийн серум гэдэг байгаа тийм нэрхэр тийм серумны бүтэцтэй айгу сайн шингэдэг мөртлөө яг тийм тос шиг. Ер нь серум тос хоёрын голын бүтээгдэхүүн гэх юм уу. Серум шиг үр дүнтэй тос гэж хэлж болохоор бас үнэхээр гоё бүтээгдэхүүн байсан. За тэгээд дараагийн гэх юм бол Biofest-ийн нүдний одоо нүд уруулын будаг арилгагч байна. Тэгээд маш алдартай олдод зэхтэй үнийн хувьд ч гэсэн боломжийн усны хамгаалттай одоо сормосны будаг, контур, уруулын будагууд ер нь бол маш сайн арилгадаг. Тэгээд янз янзын ингээд маш зөөлнөр маш сайн арилгадаг. Тэгээд би бас өдөр болгон линзүүдэг тийм хүмүүс ч гэсэн ер нь бол нүдэнд дэвтэйхэн. Бас их таалагдсан. Тэгээд сүүл дууч дуусгасан витамин гэдэг юм бол Devon Farm-ийн Wellness Hyaluronic Acid байгаа. Гиалуроны хүчил тэрэн дээрээ нэмээд хүний өдөрт авах хэрэгцээтэй одоо А витамин, Д витамин, Е витаминтэй. Бүгдэрэг нугаад тусгсан байна л да. Ер нь бол одоо энэ савандаа 60 ширхэг капсул байгаад байдаг. Өдрийн 2-оор уудаг болохоор 1 сарын хэрэглээ гэдэгсэн. Тэгээд ер нь бол яг үнэхээр уугаад үзэхэд арьсанд үнэхээр ялгаа байгаад байдаг. Ингээд арьс илүү өнгөлөг болоод байдаг. Тэгэхээр нь бол гиалуроны хүчилтэй. Тэгээд коллаген цогтой. Гиалуроны хүчилтэй юм байна. Коллаген тэгээд гиалуроны хүчил хамтдаа. Ер нь бол надад үнэхээр үртэн өгч эхэлсэн. Тэгээд витамин уужсанаа. За би нэг чинь нэг өвөлдөө 1-2-ыг ер нь бол яг авч ууж дуусгадаг. Тэгээд анх авч хэрэглчээд витамин ууж байгаа мартчихсан. Тэгээд шин серум авлаа яалаа. Гоо сайхан дойр дурлуу гэдэг ер нь бол гайхсан. Яагаад бол үнэхээр нүүрэн дээр ингээд үртэн өгöd байсан. Тэгээд би бас бодохдоо нэг тийм арьсан дээр нөлөөлөхсэй гадна ер нь бол А, Д, Е витамин, тосон тусдаг витаминуудтай одоо антиоксидант нөлөөтэй байх нь тийм ээ. Ер нь бол биеийн ерөнхий ер нь бол хүний эрүүл мэндийг сайн сайхныг ер нь бол дэмжихээр найрлагуудтай. Би тэгээд арьсан дээр ингэж үр дүнтэй байгаа юм чинь бас тийм ээ. Хэрэг болох газараа үе мөчн дээр ч юм уу, судсан дээр юм ч юм уу ямар нэгэн байдлаар одоо бид гэмтчихсэн байгаа. Одоо тийм ээ тэрийг одоо нөхөн төлжүүлэх хэрэгтэй газруудад бас илүү тус дэмжлэг болохоор юм болов гэж бодсон. Энэ их гоё витамин. Тэгээд айгүй юм жижиг капсултай болохоор ер нь бол уухад ч гэсэн айгүй амар төвхтэй ерөөсөө биш. Өрхөн цөөхөнд багтчихаар ийм витамин байна. За тэгээд бас миний байнга хэрэгэлдэг одоо
энэ одод бол хамаагүй том хэмжээтэй юм авчихсан байгаа нэг хүмүүс ингээд Aveni-гийн халуун аршаан байна. Энэ бол зүгээр ингээд энгийн одоо халуун аршаан зүгээр ингээд спрей маягаар цацчихдаг. Тэгээд артал дээр заавар дээр болохоор одоо ус болон одоо халуун аршаан болохоор ус болон эрдэсийн найрлах нь хоорондоо их юм таатай их юм тохиромжтой одоо тийм харьцаатай гэх юм уу да. Тэгэхээр одоо ус болон эрдэсийн найрлах нь одоо энэ дээрээ байгаад байгаа найрлагууд маань их ингээ юу болоод ирэхээр тэнцвэртэй болоод ирэх юм бол арсыг ер нь бол яаж яана тайвшруулнаа гэдэг чинь тийм ээ. Ямар нэгэн байдлаар жоохон улаасан өрөвсөн байх юм бол өрөвсөл юуг нь дарж өгнө гэдэг чинь. Тэгээд арсыг хэвийн ингээд одоо сайн сайхан байдал руу буцаж оруулж өгнө гэж одоо хэлж байгаа байхгүй. Тэгтээ эдгээрүүд нь бол үнэхээр үнэн. Тэгээд ер нь бол би нүүр агуулсныхаа дараа арьс арчилгааныхаа өмнө ер нь бол энэ спрейг ер нь бол цацж хэрэглээд байгаа. Тэгээд энэ дээрээ байна тийм ээ. Ер нь бол гэр бүлээрээ хэрэглэж болохоор за тэгээд арьс хуурашаад байх юм бол тэр нь их сайн нөлөөтэй байдаг. Энэ зэн байдлаар улаасан тийм ээ. Хавцсан арьс үндэслэх тохиромжтой. Наран түлхсэн арьсны дараа бас сайн байдаг бахан. За тэгээд нүүр бутлан дээр ч гэсэн будаг шингэхгүй байх юм бол бас давхар хэрэглэж болно. Маш олон даваа талуудтай. Тэгээд үнэхээр үр дүнтэй. Тэгээд сүүлд хэрэглэж дууссан бүтээгдэхүүнээс гэх юм бол Pigeon-ы эмэгтэйчүүдийн савн байна. Хэрэглэхэд айгүй амар. Тэгээд помпороо дараа сахлын хөөс шиг гараад ирдэг. Ер нь гараад ирдэг. Тэгээд ингээд одоо савн хөөсрүүлж мөсрүүлэх шаардлага бол байхгүй. Тэгээд ер нь бол хүний арсны pH-тэй айгүй ойролцоо байгаад байдаг. Хэрэглэхэд айгүй эвтэйхэн, тухтай, усаар айгүй амархан харилдаг. Ер нь бол аль ч насны эмэгтэйчүүдэд ер нь бол тохиромжтой гэж би бодож байна. Сүүлийн бүтэц гэх юм бол за хэрэглэж дууссан BioAge BioHealth-ийн Probioderm 3D ер нь бол цохны дос. Тэгээд би ер нь бол өмнөөсөө цохны дос хэрэглэж үзэхгүй жагаад хэрэглэж дууссан анхны цохны дос маань 25 мг-тэй гэж байна. Ер нь бол айгүй одоо хэрэглэдэг бараг 7-8 сар хэрэглэж дууссан өдөр болгонд ороход. Тэгээд нэг тийм одоо хүчтэй үр дүнтэй гэхээс илүү тийм илүү арсыг ингэж амраасан тайвшруулсан байдлаар ер нь бол одоо санагдсан. Маргааш нь нүдэ бодоход ер нь бол будаг их айтайхан сайхан шингэж өгчээсэн, арьс амарсан санагдчихсэн. За тэгээд их юм гардаг эмзэг арьстай болохоор одоо энэ зэн цохин дээр ч юм уу тэг хөмсгөний дээр авч юмнууд гараад авах болсон. Ерөөсөө юм гараагүй их зөөлөн. Тэгээд түүн нарлагтай санагдсан. Одоо дээр нь бол энэ BioAge-ийн юмнууд бол их таалагдчихж байгаа. Яг үнэхээр одоо ингээд одоо тийм хүчтэй биш мөртлөө бас ингээд одоо тийм эмзэг байдлын юмнуудыг одоо илүү дараад тэгээд илүү одоо тийм улирлын одоо ингээд солигдоод ингээд гинт хүүтрэл тийм ээ гинт халуун болоод байдаг. Тэр үедэд ер нь бол арсыг их сайн дэмжиж өгөх юм шиг санагдсан. Тэгээд бас хэрэглэж дууссан маш их таалагдсан гэх юм бол Beauty of Joseon-ы Green Plum Refreshing Toner байна. Хүмүүс ингээл одоо TikTok нар дээр одоо шалгалт өгдөө шүү дээ. Beauty of Joseon-ыг солонгосчууд нь өөрсдөө авдаггүй гадаад хүмүүс л авдаг гэдэг. Тэгээд одоо тийм үрчиндээ тэгээд шалгалт өгдөг л. Гэхдээ надад аягүй санаа Beauty of Joseon-ы бүтээгдэхүүнүүдийг би яг авах юм бол надад маш их таардаг. Тэгээд надад их таалагддаг. Би дандаа ер нь бол нэг авчих юм бол дуусна хэрэглэж дуусгадаг. Тэгээд энэ маань хэрэглээд дууссан болохоор ингээд юм цайвар өнгөтэй харагдаад байна. Ийм бүдэг ногоон өнгийн өнгөтэй ийм тонер байгаад байгаа. Энэ маань өөрөө ингээд хоёр төрлийн нарлагтай альфа, AHA, BHA гэдэг
За бид дээр бичснээр чи AHA, BHA буюу альфа хайдрокси асид, бета хайдроксик асидтай байх. Энэ маань тэгэхээр альфа хайдроксик асид AHA-г яадаг вэ гэх юм бол арсыг гуйжуулж өгдөг. Ер нь бол гаднаас нь ер нь бол одоо шинэ ер нь бол удсан байгаа арсыг нь бол зөөлнөр гуйжуулж өгöd байдаг. BHA нь болохоор хар батгах, цагаан батгахыг ер нь бол уусгаж нөхцөлийг цэвэрлэдэг гэсэн. Тэгэхээр ер нь бол хоёр төрлийн гуйжуулагч нэг юмдаа орчихсон. Тэгэхээр юм гараад идэг арстай хүмүүс маань бас цагаан батгах юм их гараад идэг бол хэрэглээд үзээрэй гэж би бол зөвлөнө. Тэгэхээр энийг хэрэглэхгүй байх хоёрын хооронд үнэхээр ялгаа байгаад байдаг. За бас огт батгахгүй болгоно гэж бол хэлэхгүй. Тэгээ би өөрөө одоо миний нуурын дээр айгүй олон жил юм гарч байгаа. Бараг 15-6 жил юм гарч ид. Тэгээд тийм үнэ хэлэхэд огт ер нь бол одоо хизээж батгахгүй болно гэж бол байхгүй гэж би боддог. Тэгвэл ер нь бол зөв бүтээгдэхүүнийг хэрэглээ зөв арчлах юм бол хамаагүй багасгаад ер нь бол заядаж ер нь бол гарах батганы тоо хэмжээ багасаад гэх юм уу те ямар нэгэн байдлаар сорой өдөр үлдээхгүй цэвэрхий идэх ч юм уу том батгаас жижигхэн цагаан батг гараад өнгөрөх ч юм уу тиймэрхүү байдлаар болно гэж бодож байна. Тэгэхээр юм гардаг арстай хүмүүс байвал ер нь бол хэрэглээд үзээрэй. Их үр дүнтэй санагцсан. За тэгээд нүр бодолтын юм бүтээгдэхүүнүүд дээр хоёр бүтээгдэхүүн хэрэгжилж дууссан. Энэ маань болохоор миний хамгийн дуртай крем Face Shop-ийн Ink Lasting Foundation N203 Natural Beige өнгө. Ер нь бол кремний ер нь бол үндсэн үүрэг нь өөрөө зүгээр л ер нь бол арсыг ингэж нүрийг ер нь бол жигдлэх байхгүй юу. Тэгэхээр хүн илүү одоо их сайн унтаж амарсан ч юм уу те бага ядарсан илүү эрүүл харагддаг. Гэхдээ энэ крем бол ер нь бол кремнээсээ баг илүү давчсан гэж хэлж болохоор крем өд орогч хоёрын ер нь бол голоор гэж хэлж болохоор маш сайн дардаг. Тэгээд маш сайн тогтцтой. Одоо нэрнээсээ байгаад шүү дээ Ink Lasting гэдэг чирнэл шиг сайн тогтдог гэдэг. Ер нь бол бэж болох тогтцсон маш сайтай. Тэгээд ийм өөрөөсөө чийшүүлэх юмуд одоо тийм нэглүүтэй гэх юм уу да орц найрлагуудтай. Тэгэхээр хуур арстай хүмүүс их сайхан яадаг. Их сайхан таардаг. Өд армаар байгаа хүмүүс бас их сайхан таардаг. Би энэ кремийг бараг сүүлийн 5 жил хэрэгжилж байна. 5 жил тасралтгүй. Яг голоор бүрхлийн кремнүүд авдаг л та. Гэхдээ өргөлж буцаж очдог. Өнөөдөр ч гэсэн төрөх ч гэсэн байгаа крем маань. Тэрсэн. Өд арам бага ордог. Тогтод сайтай нэг өглөө төрчихсөн байхад оройно ихэд байж байдаг. Өнгөний хувьд ч гэсэн сүүлд айгу олон өнгөнөр нэмж гарсан байлээ. Тэгэхээр нь бол энэ одоо оригинал Ink Lasting Slim Fit байсан. За бараг сайн кремтэй байхад өдөртөө нүртүүлж болоод байна. За тэгээд одоо хамгийн сүүлийн бүтээгдэхүүн ер нь бараг уруулын бүтээгдэхүүнүүд би бараг дуусгахдгүй маа. Гэхдээ бараг анхуд байгаа уруулын бодог дуусгаж үзлээ. Энэ нь болохоор Tony Moly-гийн Get It Glaze Balm гэдэг бодог байна. Энэ бол уруул өнгөлөгч шиг. Тэгээд хартаа бүр ингээд ухаа дуслан хэрэглэжсэн. Уруул өнгөлөгч ер нь бол тэнд хоёрын голоор гэж хэлж болохоор уруул өнгөлөгчтэй адилхан мэдээж тижэл өгнө, чигшил өгнө. Надад баг зэрэг одоо уруул бомбоолгодог ч юм уу тийм нэглүүд агуулсан санагдсан. Ер нь бол арай нэг хэмжээнд арай тийм зузаан оролт харагддаг гэх юм уу хэрэглэчихсэн үед. Тэгээд уруул өнгөлөгч нь одоо ингээд юмд арчигдаж хоолмол идээд тийм ээ арчигдсны дараа их гой уруулын тэнч гой өнгө үлддэг. Тэгээд энэ маань болохоор миний авсан өнгө нь 01 Rosy Pure гэж өнгө байна. Маш гой үнэртэй. Тэгээд их хэрэглэсэн байхад их гоё харагддаг. Одоо их гоё одоо нүүрэнд их гоё өнгө өгдөг. Эрүүл харагддаг. Тэгээд энэ одоо нэг Hourglass-ийн lip gloss, lip balmтай бас ер нь бол яг л ер нь бол яг өнгөнүүд нь ч гэсэн аюул тустай.
Тэгээд ер нь бас солонгоч их сайдлах болохоор тэрний ер нь бол нэлээд сайн зүпэн болоо гэж би бодож байгаа. Тэгээд яг 01 нь болохоор их зүүлэн өнгөнүүдийн сүүлд бас нэлээд олон өнгөнүүд нь нэмэгдсэн санагдсан. Зүүлэн өнгөн дуртай бол тэр тэгээд тод өнгөн дуртай бас тод өнгөнүүд нь ч гэсэн байгаа. Тэгтээ үнэхээр одоо гоё яг ингээд сүүлийн үед тренд болж байгаа гоё өнгөнүүд, гоё завсар юм тийм ээ. Гоё өнгөнүүдтэй санагцсан. Одоо бичлэгээ яаж дуусгах юм бэ? Шүрээсээ үзсэн баярлалаа.